Нөхөр нь их нэртэйгээ гэрлэлтэд батлуулсан цагаас хойш байнга архиудаг болжээ. Нөхөртөөгөө цаашд үнэхээр амьдрч чадахгүй юм байна. Би ер нь сална гэж бодож байгаа. Би үнэхээр ойлгохгүй байна. Чи надтай байх хэцүү байна. Би гарч хүнтэй уулзаж цэнэг авахгүй бол болохгүй гэж гардаг байсан биз дээ. Үгүй би гарч хүнтэй уулзахдаа заавал чамаас зөвшөөрөл авах ёстой мó? Үгүй чи болилтоо. Чи болоогүй тэр залуутай уулзаж байхдаа өөр эрэгтэйтэй уулзаж буудал орж байсан биз дээ. Эхнэр маань хизээч алдаагаа хүлээн зөвшөөрч байгаагүй. Үргэлж миний буруу болдог. Чамаас болж энэ асуудал үүссэн. Чи сайн байсан бол ийм зүйл болохгүй байсан. Ийм болохоор би эхнэрийнхээ өдөөс юу ч ярьж чаддгүй. Яагаад вэ гэхээр ярихаар л миний буруу болчиход байдаг учраас. Чи намайг өөрчлөгдөн гэж бодоод буцаад нийлсэн гэж хэлсэн тийм үү? Тэгээд намайг өөрчлөгдөхгүй байна гэж чи маш хатуу арга хэмжээ авч эхэлсэн. Надад мөн хүүхдүүдтэй маш хатуурхаж эхэлсэн. Савл хийвэл хараал хилээд эхнэр маань уурсан үедээ хүн төсөөлөхийн аргагүй аимшигтай хараалуудыг амнаасаа урсгадаг. Яг нь намайг харааж болноо. Би уурлахгүй байж чадна. Гэхдээ ээж аавыг маань хүртэл хараадаг. Ээж аав чинь ийм болохоор чи өдөрт ийм арчаагүй байгаа гэдэл тэр хараалаа дэндүү ойр ойрхон хэлдэг байсан. Чиний хүүхдүүд яг чам шиг болно за. Тэгээд яг танай аав шиг, танай ээж шиг хөгшөрж зоох болно. Манай том хүү намайг гэсэн сэтгэл байдаг. Гэтэл хоёр дахь хүү чинь намайг гэрээсээ явж байхад тоохчгүй уцаа авахаа сууж байгаа. Тэр хүүхэд эцэстээ яах бол яг чамайг дуурайн за. Надад үнэхээр хэцүү байдгаа. Бүр араас хөөж ирээд хараалаа урсгаад байдаг. Гараад явах гэхэр хэцүү. Хажууд байхаар бас хэцүү. Үнэхээр дарамттай амьдэрдэг. Чи болооч ээ. Над хүзүү чинь хугарчхал яах юм бэ? Хүзүү яаж хугардгийг боддоор нь чи харах юм уу? Гоо энэ идэж уусан бол хогоо хаяач ээ. Галзуурхаас өмнө үгэнд орцгоо л доо. Шидэрс тоныг үгэнд орохгүй маа. Өгтлэн зодчих юмсан. Том толгойсон юмнууд. Хүүхдүүдтэйгээ муухай харьцах үед надад үнэхээр хүнд байдгаа. Тэгээд би урваагаад суучхаар чи юундаа урваагаад байгаа юм? Чамаас болоод хүүхдүүдээс хүмүүжүүлж чадахгүй байна гэд над руу дайраад эхэлдэг. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхийн тулд эцэг их нь нэг үзэл бодолтой байх ёстой гэж би боддгоо. Гэтэл нөхөр маань эрхлүүлээд л байдаг. Харин би буруу үйлдэл хийсэн үед нь загнадаг. Зөв зүйл хийхэд нь мэдээж магтана штэ. Хүүхдийн хүмүүжлийн тал дээр надад бол ямар ч буруу байхгүй. Хоёр дахь хүү маань нэг удаа маш буруу үйлдэл хийгээд би маш хатуу зэмлсэн. Тэгсэн нөхөр маань ингэж ярьж байгаа. Хүүхэд маань тэр асуудлаас болоод травматай болчихлоо. Хүүхдээс уучлалт гуйгээд дайраад байсан. Би уучлалт гуйхгүй гэсэн. Цаг хугацааг ухраас нь ч би яг адилхан хүүхдээ хүмүүжүүлнэ. Би өглөө гараад ажилдаа явж байсан. Гэтэл эхнэр маань араас нэг бичлэг явуулсан над руу. Чи инээдтэй юм яриад байгаа чи. Сургуультай явах хамгийн чухал заа юу. Тэрийг хийж байгаад амжаагүйгээд яагаад худлаа яриад байгаа чи? Үгүй ээж, би тэрийг өмсөд явах гэж байсан. Алийг өмсч явах гэдэг нь үнэнгээ хэлэх. Тэр Джейсон өмдийг өмсөд явъя. Чи өстө ямар муухай худлаа ярьд юм бэ? Би энийг чинь ураад хайчих л да. Болохгүй ээж, битгийлдэ ээж. Гоожэн танаас битгийлдэ. Яагаад чи надад худлаа ярьж байгаа? Дахиад худлаа яриад үзээрэй чи. Битгийлдэ ээж би танаас гоожэн. Чи надад худлаа ярьснаа хүлээн зөвшөөр. Чи миний зүрх сэтгэлийг яг ингэж уурж хайж байна заа юу? Олигтойхон байгаад өгөлдөө чи. Бид нар бүгдээрээ улаан малгайд үлгэрийг мэднэ. Гэхдээ тэр үлгэрийг томчуудын нүдээр дахин уншвал юу харагдах бол? Нийгмийн дайсан бол зүгээр нэг онц ноцтой гэмт хэргийн тухай кино биш. Энэ бол нийгмийн гүнд нуугдсан, бидний харахыг хүсдэггүй ч зайлшгүй харах ёстой үннийг дэлгэцнээ гаргасан зоригтой уран бүтээл. Нийгмийн дайсан киноны зураг авалт нийт 41 хоног үргэлжилсэн. Монголын цаг агаар шөнийн зураг авалт онц ноцтой гэмт хэргийн сэцний сэтгэл зүйн ачаалал гээд кино багийнхны хувьд тун амаргүй сорилт болсон. Монгол улсын гавьяат жүжигчин Сүхэгийн Ариун Бямб 41 хоногийн 40 хоногт нь тасралтгүй зураг авалтанд оролцсон. Ердөө
ганцхан өдөр л амарсан. Тэгэхээр кинонд гарч буй гол дүр дайсан уу аль эсвэл хохирогч уу гэдгийг үзэхэл үлдлээ. Нийгмийн дайсан бүх кино театруудаар гарч байна. Би худлаа ярианд үнэн голоосоо дургүй. Анхнаасаа худлаа яриаггүй бол ийм асуудал үүсэхгүй байсан штэ. Юу худлаа ярьсан бэ хүүхэд чинь? Өөрийнх нь дуртай юмд муухай болоод тэрийгэ өмсч сургуультаа явна гэд угаагаад хатаагч нь тэгээд сургуулаасаа хоцорчихсан гэд надад худлаа яриад байгаа юм чинь. Тэг би эргүүлээд асуусан чи яагаад сургуультаа яваагүй юм бэ гэсэн өөдөөс худлаа яриад байгаа. Тэрийг өмсгöd яваагүй юм гэсэн үгүй тэрийг өмснө гэд өөр өмд заагаад байгаа юм чи яах юм бэ? Тэр хөхт багаасаа худлаа ярьж гин. Гэхдээ гэхдээ та тэглээгээд хайчаар өмдийг нь ураад орилж хашгичаад арай хэтрүүлсэн гэж бодохгүй байна уу та? Хоёр дахь хүүхэд маань ADHD-тэй. Тийм болохоор байнга худлаа ярих гэдэг энийг засахгүй бол болохгүй шүү дээ. Тэр тусмаа бүр хүүхдтэйгээ зөв болгоомжтой харьцах ёстой юм биш үү? Та зөвхөн бичлэг дээр хэсгийг хараад л тэгж дүгнээд байна. Тэгээл над руу дайраад байна. Түүнсэлийг хамт байх юм бол ямар хэцүү байдгийг та ойлгохгүй. Нөхөр маань хэрвээ олигтой хүүхдээ хараад хүмүүжүүлчихдэг байсан бол би тэгж их нервтэж, ууралж, бохимдохгүй л байх. Тэр цаг хугацаа эргээд ирсэн ч би хүүхдээ яг л тэгж загнаж хүмүүжүүлнэ. Хүмүүс юу гэж дүгнэх надад хамаагүй. Тэр явдлаас болоод худлаа ярихаа болж ил байвал би өөрийгөө зөв юм хийсэн л гэж бодож байна. Эхнэр битээр төрс халтсан байхад эхнэр маань хувцас авах гээд гэрт нэг удаа ирсэн. Тэгээд би хүүдээ ээжтэйгээ хамт цагийг өнгөрүүлээрээ гээд гараад явсан. Тэгсэн ээж нь удалгүй над руу залгаад хүү гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Би ээжийг нь явсан хойгоор гэртээ ирээд хүүгээс асуусан. Тэгсэн ээжигээ ороод ирэхээр нуугдчихсан гэсэн. Би яагаад ээжээсээ нуугдсан юм бэ гэд асуусан. Ээжээсээ маш их айдаг гэж хариулсан. Тэр төрхийг хараад би ээжээс нь салгах нь зөв юм байна гэж дүгнээд удаан бодсны эцэст салах шийдвэрийг гаргасан. Тэгээд бид хоёр 2024 оны 9 сард хоёр тишээ болсон юм. За энэ эхнэр нөхөр хоёр ширээний урд суугаад хоорондоо ярилцж байхдаа дийлэнхтэй нөхөр нь эхнэрээсээ уучлалт гуйдаг. Уучлаарай, би чамайг сайн мэддэггүй байсан учраас зөндөө их алдаа гаргасан. Намайг уучлаарай. Ярьж байхад чинь инээгээд сэтгэл чинь бухимдсан байх. Намайг уучлаарай. Би цааш 40 жилийн турш 12 жил чиний өмнө буруу амьдэрсэн алдаагаа засах гэж хичээнэ. Би өнөөдөр ч гэсэн чамаас асуумаар байна. 12 жилийн турш чамтай амьдэрсэн Кимбёл гэх эмэгтэй чиний хувьд юу н яг хин юм бэ чи надад хэлээд ихтэй. Тусдаа байгаа мэдрэмж огт авч байгаагүй. Миний нэг хэсэг юм шиг санагддаг. Тийм болохоор би бас дэндүү их нэртэй халамжгүй хандсан байх. Би бол үннийг хэлэхэд салахыг хүсэхгүй байгаа. Салах хүсэл маань нэг 10% л байгаах. Гэхдээ би хичээе гэсэн чи эхнэр маань салах шийдвэр гаргавал надад сонголт байхгүй шүү дээ. Би эхнэрийгээ зөв сонголт хийгээсэй л гэж бодож байна. Сүүлд харамсахгүй сонголт хийгээсэй. Хэрвээ хамт амьдрал элэг бүтэн хүүхдүүдтэйгээ аз жаргалтай л амьдрна гэж бодож байна да. Өглөөний 6 цагт нөхөр нь ажилдаа гараад явлаа. Тун удалгүй 2 дахь хүүхэд 11 настай хүнч орноосоо бослоо. Хөрөгчнөөсөө өчигдөр үлдсэн чикен гаргаж халаагаад өглөөнийхөө цайг өөрөө ууж суулаа. Дараа нь хөрөгчнөөсөө зайрмаг гаргаж идээд хувцас өмсөөд сургуультаа гарлаа. Гэтэл тэр үед ээж нь өрөөндөө уцаа үзэж хөвцөөр л байлаа. Би өглөө 6-д ажилдаа гардгаа. Эхнэр гэртээ хөвтчил байдаг. Тэгээд надад хүүхдүүд рүүгээ залгаж сэрээгээд сургуульд нь явуулаарай гэж мессеж явуулдаг. Би хүү рүүгээ залгаад сэрээгээд эхнэр лүүгээ мессеж бичдэг. Хүү маань сургуульдаа явчихлаа гэд. Уучлаарай. Хэрвээ та нойрноосоо сэрээгүй бол би юм ярихгүй. Гэхдээ та босчоод яагаад хүүхдийнхээ хоол цайг нь бэлдээд сургуульд нь явуулдаг юм бэ? Би хүүхдүүдийг хатуу хүмүүжлэлтэй өсгөхийг хүсдэг. Анхны хүүхэд маань ч гэсэн өөрөө босоод өөрөө хоол ундаа хийж идээд өөрөө сургуульдаа явдаг байсан. Би нэг ч удаа босч өглөөний хоол цайг нь бэлдэж өгч байгаагүй. За яг та хоол цайг нь бэлдэж өгөөгүй байж болно. Тэгвэл ядаж босоод миний хүү сайн яваад ирээрээгээд хүүхдтэйгээ мэндэлж болдоггүй юм уу? Гэхдээ өөртөө орж ирээд ээжээ би сургуульдаа явъя гэвэл би мэдээж сайн яваад ирээрээгээд хэлнэ штэ. Хүүхдүүд маань намайг унтж байгаа гэж бодоод орж ирдэггүй байх. Би өөрөө 3 дугаар ангиасаа гэрийнхээ бүх ажлыг хийдэг байсан.
Одоо ч гэсэн эхнэр маань хоёр дахь хүүхдээсээ нэлээд их стресс авдаг. Би хоёр дахь хүүхдтэйгээ хамт амьдарч чадахгүй юм байна. Би энэ байдлаар яг үхэх юм шиг байна гэдэл байнга үгэлж байдаг. Хүүхэд нь ADHD төрсөн болохоор тэр бурууг байнга нөхөртөө өгдөг. Чиний удам гэж хэлдэг. Нөхөр нь ч бас өгөөсгөж үгүй ээжийн удам байх магадлал 99% гэж би мэрэгжлийн хүнээс сонссон гэсэн тэр хүн рүү маш урт мессеж явуулсан байгаа. Тэгээ энэ хоёр нэг ширээний урд суугаад хоёр дахь хүүхдээ ADHD-тэй төрсөн гэдгээ чиний буруу, миний буруу гэд бие биендээ буруу гэж байгаа байхгүй. Тэгээ нөхөр нь болохоор мэрэгжлийн хүнээс би асуусан чамд байх магадлал өндөр гэж ингэсэн чинь тэр мэрэгжлийн хүн рүү маш урт хэмжээний мессеж явуулсан байгаа эхнэр нь. Гэхдээ та чинь өөрийнхөө зүвийг батлахын тулд тэр мэрэгжлийн хүн рүү тийм урт мессеж явуулсанд орвол хүүхэдтэй хоол цаг нь хийгээд өгч болдоггүй юм уу? Гэхдээ нөхөр маань ч гэсэн гэртээ байхдаа хүүхдүүдэд анхаарч халамжилдаггүй штэ. Яагаад зөвхөн бичлэгт гарч байгаа дүрсийг хараад намайг бүгдээрээ буруутгаад байгаа юм бэ? Зөвхөн миний буруу юм уу? 왜 이렇게 머리가 젖었어? Чиний ус чинь ямар амар норчсон юм бэ? Юу хийгээд ингэж айхтар хөлөрсөн юм бэ? Ирсэн болохоор Юу гинэ? Юу хийж хаан тоглосон юм? 야, үгүй гэртээ ирсэн болохоор гэр халуун байсан болохоор Хөөе, чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би чамайг өсвөр нас хүртэл чинь өсгчхөөд чамаас ийм хүндлэл авах ёстой мó? Би чамтай юу ч ярихгүй. Чи ч гэсэн надтай нэг үг ярихдаа хүндлэлгүй яриад үзээрэй. Ээж нь гэртээ орж ирэнгүүтээ орон дээрээ хөвтөд өглөө. Хүүн ээжийнхээ өрөөний хаалгыг онгоолгоод айсан шинжтэй аяархан ээжээ гэж дуудсан боловч ээж нь тоож харсангүй. Хүүхэд нь гарч ирээд юу хийхээ мэдэхгүй ийш тийшээ холхиж явлаа. Тэр төрхийг нь үзэж байгаа аав нь нулимс цэглэгнүүлж суулаа. Хүүн ширээн дээрээ суугаад нэг зүйлийг бичиж эхэлсэн. Тэр нь ээжээсээ уучлалт гуйсан захиа байлаа. За хүүн ээждээ ингэж захиа бичсэн байгаа. Ээжээ, намайг уучлаарай. Би сайн бодох ёстой байсан. Би хит эмзэг байсан. Таны ямар их зовж байгааг би мэднэ. Би таны ачийг хариулж чадахгүй байгаад уучлаарай. Цаашид үгэнтэн сайн орноо. Дахиж муухай аашлахгүй гэж захиа бичсэн байгаа. Хүүн тэр захиагаа ивхэд ээждээ оруулаад өглөө. Ээж нь тоосон ч шинжгүй уцаа оролцоор байлаа. Хүүн ээж нь захиаг нь унших болов гэд дахин нааш цаашаа холхиж явлаа. Айсан байдалтай буцаж ороод ээжээсээ асуулаа. ээжээ та захиаг минь уншсан уу? Гэтэл ээж нь хариу хэлсэнгүй. Дахиж ороод захиагаа бүр ойртуулад хүүн гараад явлаа. Үзэж байсан нэвтрүүлэгч тэсэлгүй ээжээс нь асуусан. Би үнэхээр гайхаад асууж байна. Энэ хүүхэд үхэхээр хэмжээний ямар гин буруу хийчихсэн болоо та ингэж хатуу хандж байгаа юм бэ? Гэхдээ сургуулаасаа ирээд надад би шилжилтийн насан дээрээ явж байгаа учраас надтай битгий юм яар гэж хэлсэн. Би өс чин нойтон байна гэсэн би юм ярмааргүй ингээд лефтэн дотор ороод бас над миний өдөөс зөндөө муухай ажилласан. Зөвхөн энэ камерт гарч байгаа төрхөөр та нар битгий дүгнээд л та. Гүй миний асууж байгаа зүйл өөрөө. Эн чинь дөнгөж 11 настай хүүхэд шүү дээ. Гэхдээ хүүхэд муухай ашиж байхад тэгээд эрхлүүлээл ивээгээд байх нь зөв юм уу? Би л таны асуулттай санал нийлэхгүй байна. 그건 동의하지 못하겠습니다. Нөхөр нь өдрийн цайныхаа цагаар гэрээрээ дайраад гарах ажилдаа болоод яаруу санд руу гүйж явлаа. Аавыгаа ороод ирсэн хүүн ээжтэйгээ болсон зүйлээ аавдаа ярьлаа. Ээж бид хоёр муудалцаад ээжэд би захиа бичсэн миний захиаг уншихгүй байна. Аав нь ажилдаа болохоор гарахгүй болдоггүй. Ажилдаа яваад ирээ за. Ойлголоо. Тэрхүү бичлэгийг аав нь үзээд ингэж хэллээ. 1분이라도 시간을 Би 1 минут ч болтугай хүүдээ цаг зарцуулах ёстой байсан. Завгүй байсан ч гараад уцаар ярих боломж байсан. Бичлэгээр үзээд маш их сэтгэл өвдсөн. 되더라고요. Хүүн ганцаараа юу хийхээ мэдэхгүй дахиад л ийш тийшээ холхиж явлаа. Харин ээж нь захиаг нь уншчихад хариу бичээд ширээн дээр нь тавиад буцаад орлоо. Тун удалгүй хүүн бууж ирээд ээжийнхээ үлдээсэн захиаг уншлаа.
За ээж нь хүүдээ юу гэж бичсэн бэ гэхлээр миний уур одоо ч гэсэн гараагүй байна. Чи бухимдаж уурлаа гэд би тэрийг чинь хүлээж авахгүй. Чи өөрийгөө чухал гэж боддгийн адил би ч бас чухал хүн. Чи ээжийнхээ зовж байгааг ойлгож байгаа бол битгий над руу муухай ажиллаад. Чи ээжтэй аавдаа хайртай гэж хэлчихэд байн гомдоод шархлуулаад байгаа үйлдэлийг чинь дахиж би төвчгүй шүү гэж анхааруулсан захиа бичиж үлдээсэн байгаа. 제가 일단은 저 Миний үнэхээр их уур хүрсэн. Хүмүүс харж байхад үгэнд орохгүй өөдөөс цор цор гээд би өөрөө ч гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн, хамгаалуулж хайрлуулсан орчинд өсөөгүй. Алалцуул алалцъя гэдэг нөхцөл байдалд өссөн. Өөрөө дуулууртай үгэнд орвол би ч гэсэн хайрлна шүү дээ. Үгэнд орохгүй байсан намайг хайрлаач гэхэд хайр хүсээд байдаг. Надад үнэхээр хэцүү санагддаг. Хүүн хөвтөд ээжийнхээ бичсэн захиаг дахин уншиж байлаа. Ээж аав хоёр нь хүүгээ огт тоодоггүй. Ярилцах гэхээр хоёулаа уцаа оролдоод анхаардаггүй. Хүүгийнхээ ямар их ганцаарддгийг бичлэгээр үзээд ээж аав хоёр нь хоёулаа нулимс туслуулж суулаа. 남편이 좀 느꼈으면 좋겠다. Би ууг нь энэ нэвтрүүлэгт оролцох болсон шалтгаан нь нөхөр маань өөрийнхөө алдаа дутагдлыг олж хараасаа гэж бодоод телевизэд хандсан юм аа. Гэтэл миний алдаа илүү их гарах шиг боллоо. Хүүхдээ хайрладаггүй харгас эмэгтэй шиг л харагдаж байна. Тэр хэсэг дээр бол би үнэхээр гомдолтой байна. 합니다. 현재 이혼 이사는 100%. Одоо бол би ч гэсэн 100% салмаар байгаа. Би өөрийгөө л өөрчилчих юм бол болно гэж боддог байсан. Зориг тавиад алдаа дутагдлаа засаад эхнэрийнхээ үгэнд ороод амьдрий гэж бодсон боловч өнөөдөр энэ олон бичлэгүүдийг үзээд өөр бусдаа ч гэсэн ойлголцож чадахгүй өөрийгөө өмөрч байгааг нь хараад би мянга хичээгээд засрах боломжгүй асуудал юм байна гэдгийг ойлгосон. 확 와닿았어요. Эхнэр маань ер нь над руу учир зүггүй дайрдаг. Миний талаар муулж сошиал дээр тавина. Хүмүүс намайг муулж сэтгэгдэл бичгээр тэрийг скриншот хийгээд над руу явуулдаг. Хүн болгон мэдж яхад чи л өөрийнхөө алдааг харахгүй яваад байна гэд миний тархийг угаадаг. Байзара та над хэлсэн үгээ өөрөө ойлгосон уу? Таны хэлсэн үгэнд тархи угаах гэдэг үг явж байна. Тийм ээ, намайг газлайтинг хийж байгаа нь мэдрэгддэг. Хий гэсэн бол хийгээд л итгэхийг хүсэхгүй байсан ч би хэлж байгаа бол итэг гээд л. Би таарын бичлэгийг үзээд их гайхсан зүйл нь юу вэ гэхээр тэнэг бацаан олоод авчихлаа. Миний өдөөс цор гэдэг болсон. Зүгээр л энэ галзуу юм өгүүлж байна гэд дуугаа сонсчихж болдоггүй юм уу гэх мэт үгийг эхнэрт нь танд хэлжсэн. Тэгэхээр та эхнэрийнхээ иймэрхүү хандлагыг дэндүү удаан хүлээн зөвшөөрж амьдрсан. Тийм ч учраас эхнэрийн чинь хяналт тавих хандлага нь дэндүү том болсон. Гэтэл та бас хэдэн жил амьдраад эхэлсэн зарим зүйлсийг нь хүлээн зөвшөөрөхөө болиод эхнэрийнхээ үгэнд орохгүй болоод эхлэхээр газлайтинг хийж байгаа санагдсан байж болохын танд. За амархан ойлгох юм бол эхнэрт нь таныг хараад том толгойтой болсон гэж дүгнсэн. Та яг жоохон сахилгагүй хүүхэд шиг байсан. Багаар хүмүүжиж эхэлсэн. Гэхдээ миний нэг санаа зовж байгаа зүйл бол та өөрөө бие дааж чадахгүй мэт мэдэрч бусдад хит түшгэлдэг зан чанартай хүн. Бусдаас хамааралтай амьдрах хандлага танд цаашид маш их асуудал үүсгэнэ. Та энэ асуудал дээрээ өөртөө ажиллах хэрэгтэй. Амьдрах явцад салах хэд хэдэн шалтгаан танд байсан. Гэхдээ та салаагүй тийм үү? Тийм ээ, би хүүхдүүдэд боддог байсан. Намайг 3 дугаар ангид байхад ээж маань хаяад явсан. Би аавтайгаа хоёулахнаа амьдардаг байсан. Тэр үед үнэхээр хэцүү байсан болохоор би хүүхдүүдээ ээжгүй өсгөхийг хүсдэггүй. Би төвчээд амьдрахад болно гэж боддог байсан. Тэгвэл одоо таны энэ бодол өөрчлөгдсөн шалтгаан чинь ер нь юу юм бэ? Та юу гэж бодож байна? Бид хоёр хэрүүл маргаантай байгаа учраас хүүхдүүдийн хүмүүжилт муугаар нөлөөлөх байх гэж бодож эхэлсэн. Ингэсэнд орол зүгээр тусдаа амьдрсан хүүхдүүдэд илүү сайнаар нөлөөлөх юм байна гэж боддог болсон. Та сансныг бодвол дотроо маш их юм боддгийм байна штэ. Та цаашд ганцаараа амьдрдагч бай, хүүхдүүдтэйгээ амьдрдагч бай. Би амьдралынхаа жолоог өөрөө атгана гэж шийдэх маш чухлаа. Энэ жолоогоо та хэн нэгэн хүнд бүү атгуул. Тэгж байж та ганцаардлын өвчнөөсөө салж чадна. Та burnout болчихсон байна. За сэтгэл зүйч эхнэр нөхөр хоёроос хоёулангаас нь шинжилгээ аваад дүгнэлт гаргаад хоёуланд нь зөвлөгөө өгж байгаа байхгүй юу. Тэгээ нөхрийнх нь нөхцөл байдал нь ганцаардлын өвчин туссан тэгээд burnout болцсон байна гэж байгаа байхгүй юу. Burnout гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхлээр хит удаан хит их ачаалал стресс авснаас болж ямар ч итгэхгүй болж сэтгэл нь унтралд орсон нөхцөл байдлыг хэлдэг юм байна. Burnout гэдэг нь нөхрийг нь тест хийгээд үзсэн бүх асуудлууд нь бүр
тулчихсан байсан. Одоо энэ burnout болдог жирийн хүнээс бүр хэд дахин илүү бүр бүх зурааснууд нь ингээ улаандаа тулцсан байгаа байхгүй юу. Тэгээ би дараа та бүхэндээ энэ burnout гэж юу юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. За яагаад гэвэл би бас сая нэг сүүлийн 2 жилийн хугацаанд burnout болсон байхгүй юу. Травматай, burnoutтай одоо тэгээд мэдгүй юм гарч ирээл ах юм шиг шүү дээ. 근데 중간에 여러 번 헤어질 Таны шинжилгээний үр дүн үнэхээр муу гарсан. Та зүгээр л ёстой эцсийн хүчээ шавхаад л амьдарч ирсэн. Та өмнөнийг хэлэхэд чадах бүхнээ хийсэн. Та өөртөө байгаа бүхнээ дайжилсан. Гэр бүлээ элэг бүтэн авч үлдэхийн тулд, хүүхдүүдээ ээжтэй нь өсгөхийн тулд та үнэхээр хичээл зүтгэл гаргасан. Гэхдээ та одоо өөрийгөө бодох цаг чинь болсон. Өөрийгөө хайрлаж байж, өөрөө өвдөхгүй байж та хүүхдүүдээ хамгаалж, хайрлаж өсгөж чадна шүү дээ. 남편이 Гэхдээ нөхөр маань үгэнд маань ороод надад тааруулаад амьдрал маргалдах асуудал гарахгүй гэж бодож байгаа би. Нөхөртөө танд тааруулж амьдрна гэж яг юу гэсэн үг юм болоо? Та надад энийг тайлбарлаж өгөөч. Өөдөөс цор гээд томрохгүй байхад л болно. Нөхөр чинь таны өдөөс тийм их хэрэлдээд байдаг юм уу? Би сэтгэл зүйн зөвлөгөө аваад ч салах бодлосоо буцахгүй. Яагаад гэвэл би нөхрийгөө өөрчлөгдөхгүй гэдгийг мэдчихээн. Нөхрийн чинь өөрчлөгдөхгүй байгаа гэж хэлээд байгаа зүйл чинь юу юм болоо? Нөхрийн чинь ямар хандлага өөрчлөгдөхгүй байгаа юм бол? Нөгөө хүн нь юу хүсэж чинь, юу мэдэрч чинь юу ч ойлгодгүй. Бүгдийг уншиж ойлгох ямар ч чадвар байдаггүй. Эхнэр нөхөр бол бие биенийгээ хайрлаж, халамжлах үүрэгтэй гэж би боддог. Гэтэл нөхөр маань надад хайртай гэсэн мөртлөө араар тавиад Гэхдээ уучлаарай, та хоёулаа буруу үйлдэл хийсэн биз дээ. тийм л дээ бид хоёр хоёулаа буруутаач гэсэн нөхөр эхэлж тийм үйлдэл хийгээгүй бол би хизээч тийм үйлдэл гарахгүй байх байсан. За окей. Тэгвэл араар тавилтыг энд яриахаа болий. Хэрвээ тэрийг ярил яг одоогоо харж чадахгүй бид нар. Ямар тач одоо та хоёр бие биедээ гомдсон аль талдаа шарахтаа байгаа. Тийм болохоор та хоёр хамтдаа өөрчлөгдөх гэж хичээх ёстой биш үү? Би тэгмээргүй байна. Тийм болохоор би салмаар байгаа. Гэхдээ та нөхрийгөө өөрчлөгдөөсөө гэж хүсэж байгаа зү? Тийм ээ би өөрсгдөөсөө гэж хүсэж байна. Та дэндүү зөвхөн өөрийнхөө өнцгөөс хараад байгаа юм шиг санагдахгүй байна уу? Эсрэг хүнд чинь шудраг биш санагдаж байгаа гэж бодохгүй байна гэж үү? Хүчээр чи өөрчлөгдөх ёстой гэж хэлээд байна шүү дээ. Хэрвээ тийхгүй бол би чамаас саллаа гэдэл. Салах юм бол би чамаас болоод салсан. Чи өөрчлөгдөөгүй учраас би юу хэлхийг хүсэж байна вэ гэвэл таны ярьж байгаа ихэнх зүйл чинь хоёр тишээ харуулж байгаа сумтай адил байна. Та өөртөө ямар ч бурууг өгөхгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Бичлэг дээр гарч байгаа зүйлс бол хэсэгхэн амьдрал шүү дээ. Миний 12 жилийн турш зовсон зовлон хэн ч ойлгохгүй. Та хоёр адилхан зовсон, адилхан гомдсон гэж хэлвэл би яагаад ч юм хүлээн зөвшөөрч чадахгүй. Би яг л нэг хайрцаг дотор гатсан мэдрэмжтэй байна. Хайрцаг дотор гатсан гэж яг юу гэсэн үг вэ? Илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. Гэхдээ нөхөр маань намайг гарахыг зөвшөөрдөггүй. Би гэртээ ганцаараа хоолоо идээд л унтаад энэ бүхэн намайг маш их бухимдуулдаг. Тэгвэл нөхрийн чинь хажууд хэн байгаа юм бол? Гэр бүлээс чинь өөр хүн нөхөрт чинь байхгүй. Хайрцаг дотор хайрцаглагдсан хүн бол нөхөр чинь биш гэж үү? Гэхдээ нөхрийн маань эргэн тойронд хүн байхгүй байгаа бол өөрийгөө жоохон өнгөж харах хэрэгтэй шүү дээ. Би бол тэгж бодож байна. Ойлгосонгүй юу гэсэн үг вэ? Нөхөр чинь ааш зангийн хувьд асуудалтай болохоор эргэн тойрных нь бүх хүн хаяад явсан гэж үү? Тийм ээ би тэгж бодож байна. Үннийг хэлэхэд миний хувьд үгүй гэж хэлмээр байна. Яг та бичлэгийг үзээ тэгж дүгнж болно. Би нөхөртөө чи худлаа бити сайн хүний дүр тоглоод бай гэхээр би сайн хүний дүр тоглоогүй байгаагаар л байна шүү дээ гэж хэлдэг. Үнэхээр хоёр нүртэй. Хоёр нүур гаргаж байгааг нь би мэдэж байгаа болохоор үнэхээр их уур хүрдэг. Нөхөр чинь пилтанаадаг ажил хийдэг. Хүмүүстэй харилцаатай ажил хийдэг шүү дээ. Ажлаа сайн хийж байгааг нь өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа та. Үгүй тэр хүнийг би тийм хүн болгосон. Уучлаарай, би тийм хүн болгосон гэдэг нь юу гэсэн үг лээ? Нөхөр маань яриа цөөтэй хүнтэй ч олигтой ярьж чаддаггүй. Тийм болохоор надад их найдвар тавьж амьдэрдэг. Надаас их зүйл асуудаг. Өнөөдрийн нөхрийг бүтээсэн хүн бол би гэж хэлэхэд нэх буруудаад байхгүй байх. Нөхөр чинь танаас болж их зовдөг гэдгийг та мэдхүү? Үгүй ээ. Та ер нь нөхөртөө танаас салмааргүй байгаа гэж бодож байна уу? Тийм, надаас салмааргүйгаа гэж бодож байна. Одоо ч гэсэн үү? Тийм ээ, одоо ч гэсэн. Тэгвэл нөхөр чинь танаас салах хүсэлтэй байвал танд ямар санагдах вэ? Би л баярлна. За ойлголоо. Та гэрэлтэй цуцлуулаад саллаа гэж бодъё. Таны дараагийн төлөвлөгөө тань ер нь юу юм бэ? Та айхгүй байна уу? Би юунаас айх юм бэ? Яагаад би айх ёстой гэж? Гэхдээ ямар тач нөхөр гэдэг хүн чинь хажуунаас чинь байхгүй болж шүү дээ. Би үнэхээр их ядарсан. Үннийг хэлэхэд нөхөртөө би дахиж сэтгэл гаргаж чадахгүй. Миний төвчээр үнэхээр барагдсан. Гэхдээ та нөгөө талаас нь нэг бодоод үзтээ. Нөхөр чинь танд хийж өгсөн зүйлс бас олон байгаа шүү дээ. Юу юм бэ? Надад юу хийж өгсөн юм?
Та нөхөртөө хийж өгсөн биш, нөхөрт нь танд хийж өгсөн юм байгаа гэж бодохгүй юм гэж үү? Гэхдээ нөхөр надад юу хийж өгсөн юм бэ? Та хэлээд хэлтэй. Нөхөр чинь танд өнөөдрийг хүртэл нэг ч юм юу ч хийж өгөөгүй гэж та бодож байгаа юм уу? Байхгүй. Яагаад би айх ёстой гэж би энийг юусоо ойлгохгүй байна. Дийлэнх гэр бүл болоод удаан амьдарсан хосууд салхаасаа өмнө айж сандрах бол энгийн үзэгдэл. Тийм үү. Харин ч миний сэтгэл онгоогоод явчихлаа. За ойлголоо. Таны ярианаас сонсоход та хоёрын харилцаа өөрчлөгдөх юм шиг харагдахгүй байна. Тийм ээ. Би ч гэсэн тэгж бодож байгаа. За тэгвэл танаас өөр асууж лавлах зүйл байна уу? Хүүхдийн талаар ч юм уу танаас надаас асуух зүйл байвал асуугаач. Би яг юу асуухаа мэдэхгүй байна. Гэхдээ би сайн байж чадах болов? Наадхыг чинь л айц төгшүүр гээд байгаамаа. Наа чин жирийн хүнээс гарах ёстой үйлдэл. Та одоо л доторх жинхэнэ хүүхдээ гаргаж байна. Та хүчрэхэг харагдах гэж маш их хичээдэг. Би мэднэ. Хүчрэхэг харагдах гэж хичээж байна гэдэг бол хүчрэхэг бишийн нотлохоо. Би бага наснаасаа хайрыг авч өсөөгүй. Хинч намайг хайрлаагүй. Би хайрлуулж үзээгүй болохоор миний мэдэхгүй мэдрээгүй ертөнц болохоор би айж байна. Би сайн чадах болов гэж төгсөж байна. Би хүүхдүүдийн чинь хүчинд итгэж байна. Та хүүхдүүдээ хайрлаад хамгаалаад явбал хүүхэд чинь сайн хүн болж өснө. Таач эдгэрэх боломжтой. Битгий бууж өгөөрэй. 잘 자랄 거예요. 네. 먼저 남편부터 За эхлээд нөхөр сонголтоо хий. Нөхөр Чон юм бэ? Эхнэр Кимбёлоос салмаар байна уу? Үгүй ээ. Үгүй ээ. Та салмааргүй байгаа юм уу? 하시겠습니까? Тийм ээ. Шалтгааныг тань асууж болох уу? Энэ нэвтрүүлэгт оролцоод би өөрөө ямар их алдаа гаргаж амьдрсан гэдгийг ойлгосон. Цаашид амьдрах явцдаа эхнэрээ зовоосон төлөөсөө төлөөд амьдрмаар байсан юм. 하고 싶습니다. За тэгвэл эхнэр Кимбёл нөхөр Чон юм бэгээс салмаар байна уу? Тийм ээ. 네. Та салах шийдвэр гаргаж байгаа юм уу? Тийм ээ. Шалтгааныг тань сонсож болох уу? 근데 사실 Үннийг хэлэхэд би үнэхээр туйлдсан байна. Нөхөр маань байнга цогтаадаг төрхийг нь хармааргүй байна. Надад одоо тийм хүч, сэтгэл санаа шалга. Төвчээрийн туйлд хүрсэн болохоор цаашид би биенээ зовоолгүй хоёр тишээ босон дээр гэж бодож байна. Хүүхдүүдээ хоёр талаас нь харж хандаад өсгөж хүмүүжүүлээд явхад л болох нь тэр. Би бүгдийг энэ хүргээд дуусгамаар байна. 아무렇지도 않았어요. Надад тийм ч хэцүү байгаагүй. Угаасаа эхнэр маань ийм сонголт хийн гэдгийг би мэдчихсэн учраас хизээч хүлээн зөвшөөрөх хүн биш учраас ийхүү хосууд эцсийн дүнд хоёр тишээ болж салах шийдвэрийг гаргасан. За тэгэхээр та бүхэн нэвтрүүлгийг үзэж дууслаа. Нөхөр нь салахгүй гэсэн боловч эхнэр нь салах шийдвэрийг гаргаад хосууд хоёр тишээ болсон. Хосууд яг жинхнээсээ салсан. Тэгэхээр хоёулаа бага насныхаа шархыг эдгээлгүй төлөвшөөд нас биенд хүрээ том хүн болцгоосон тийм үү. Тэгээ тэр шархаа эдгээгээгүй нийлсэн учраас тэр бага насныхаа шархыг бие биендээ нялаад байгаа хгүй юу. Энэ бүх асуудалтайгаа нүүр тулаад өөрийгөө эдгээгээд эмчлэхгүй л болвол дараа нь яг адилхан хүнтэйгээл уулзна. Тэгэхээр та магадгүй хэн нэгнээс салсан бол битгий яараараа. Өөрийгөө эдгэх гэдэг хамгийн чухал шүү. Энэ бичлэгийг үзээд, энэ хоёр бичлэгийг үзээд зөндөө зүйлийг ойлгосон байх гэж итгэж найдаж байна. За тэг өнөөдрийн энэ бичлэгтээ хамт байсан сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгвэл Золбоо ТV-тэй дараагийн бичлэгээр уулзлаа. Түр. Бай.